Луна гүнж, Селеста гүнж хоёр алга болчихсон. Эверфриа дайрч байна гинэ. Тэгэхээр бид хиний эсрэг тэмцэх ёстойгоо гадарлах шиг боллоо. би өөрчлөгдсөн. Тийм биз дээ. Судал техназаас асуугаад үзээч. Чил уусамлыг ягаанаас цагаан болгож чадна. Тэгвэл яагаад өдөр шин зэрэгцэн оршиж байгааг ойлгоно. Луна гүнж Эквестрад ганцхан л гүнж байх ёстой. Тэр гүнж нь би байх болно. Миний бицхаммер нөхөрдөл хийж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнаас нөхөрдийг албуусан. Адад явдал хөгжөлтөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч баг хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах юм нөхөрдийг бүтээдэг надад миний санаа зүгтгээс Миний бяцхан Одаймер 4-р бүлгийн 2-р анги Twilight Sparkle гүнж 2-р хэсэг. Саран дээр хэр удаан зүлэгцнэ бодооч. Хэрвээ одоохон болохгүй бол дахиад зүлхөөс аргагүй болно шүү дээ. Луна, би чамтай тулалдахгүй. Чи сарыг буулгах ёстой. Энэ бол чиний үүрэг. Луна гинэ. Би бол хар дарсан зүүдний сар. Надад биелүүлэх ёстой нэг л үүрэг би. Чамайг устгах. Хаашаа зогтох нөө? Яадаг үлээ? Луна яагаад ингэсэн юм бол? Яагаад отогч? Та зүгээр байна. Зүгээр байна штэ. Селеста гүнжээ. Хайрт дүү минь. Уучлаарай. Гэвч чи надад үүнийг ашиглахаас өөр арга үлдээсэнгүй дээ. Эд чинь эви элементүүд мөн үү? Дээр үед ингэж харагддаг. Пажи. Энэ таны Лунаг цусан өдөр байна. Чи яагаад намайг ширтээд байгаа юм бэ? Тэр нөгөө чиса яманда буфтнаад байсан. Бас өөлөд байсныг хэлэх хэрэгтэй. Бидний санаа их завсан шүү. Надад лав сонирхолтой сайхан байлаа. Хүсвэл нэг морины театр гэж болгох юм. Аялан тоглолтод гарах талаар бодож үзээрэй. Хэнийг хажрааж өгөх ёстой? Бас хаанаас олох ёстойг нь олж мэдсэн үү? Би эрт дээр бас үйл явдлыг харлаа. Гэхдээ одоо болж бүхний тайлбар нь олдсонгүй. Магадгүй хайсан хариулт чинь түүнээс ч эрт үеийнх байх. Дахиад нэг балга уучхвал үзэх боломж олгоно.
Ууж болох юм уу? Энэ одоо дуулна гэж найдаа. Ямар хөгжилтэй юм бэ? Морин сүүл хадаж тоглол ямар уу? Тоглох цаг чинь дууссан Discord. Тэр чи юу бол? Өлсөж байна уу? Өөрсдөө л мэд. Хөөе. Наадвал чинь юу вэ? Энэ бол Эвийн элемент. Үүний тусламжтайгаар бид чамайг яасан. Энэ үедэл Discord-ыг чулуу болгосон байх та. Та нар өөрсдийгөө хардаг ч болоосаа. Энэ царайг нэ өөртөө итгэлтэй хүчилсэн царай нууд. Хөөе хөрмөр. Ив нэгдлийн мод. Эв нэгдлийн мод гинэ. Миний тэмдэг. Та итгэлтэй байна уу? Бид Discord-ыг ялж, Equestria-гийн ард иргэдийг чөлөөлөх цорын ганц арга замыг олж чадсан. Эдгээр чулуу байхгүй байсан ч Эв мод гайхалтай ид шидтэй. Энэ ид шид байгаа цагт энэ дургасан бүхнийг захирч бас хадгалсаар байх болно. За юу аж мэдвдээ? Дахиад Луна гүн Селеста гүнч хоёрт юу тохиолсныг мэдэж чадсангүй. Гэхдээ Эверфрио яагаад огшроод байгааг ойлгох шиг боллоо. Эв нэгдлийн модонд нэг зүйл тохиолдож. Ямар юмны мод гинэ? Луна гүн Селеста гүнч хоёрын Эвийн элементүүдийг олсон газар. Тэр мод аюулд орж. За тэгвэл бүгдээрээ явж модоо аврыг. Хаан байдаг мод үлээ? Миний бодлоор тэнд Дахиад эрдэнэ шиш хэрэг болгоно дээ. Дөнгөж өчигдөр л энэ найруу Эвийн элементийг олох гээд явж байсан мэт санагдах юм. тэр элементүүдийн араас ганцаараа явах ёстой гэж тэнэглэж байсан минь саяхан юм шиг санагдлаа. Бид тэнд юутай нүр тулахыг мэдэхгүй. Юу ч байлаа гэсэн бүгд хамтдаа л тулах хэрэгтэй. Ааха. Энүүгээр дамжаад гаталж болох юм. Матар! Эмэмэ бодороо! Яста бадрах төглөө шүү. Нилээн төглөө гэж хэлэх байна. Чи нэрээ гайгүй байц? Би зүгээрээ гол нь энэ далавчаа хизээ хүссэн үедээ өөрийн дураар ашиглаж чадахгүй юм. Яванда сурчхна уу? Яванда гэдэг мүдгүй гэсэн үг. Чи тэртээ тэргүй хангалттай зовсон найз минь. Тэгээд ч бидний араас өөр юу ирэхийг хэн мэдэх вүлээ? Ер нь Twilight Pony үл рүү буцаад хідүүлээ эв найрамдлын модыг хайж авбал ер нь ямар вэ? Юу? Яагаад? Чи дөнгөж сая матрийн зоог болох төгсөн бидтэй. Бүгд л тэгсэн. Ганцхан намаа хөөсөн юм биш. Тийм л дээ. Гэхдээ энд чи ганцаараа гүнжтэй. Энд ямар хамаатай гэж Celestia гүнж, Luna гүнж хоёр сургаггүй алга болсон. Хэрвээ чамд муу юм болох юм бол Equestria дахиад нэг гүнжээ алдаж болохгүй гэж бодож байна. Applejack-ийг хэлдэгч үнэн шүү.
Бид эр нэгдлийн модыг аварч чадсан ч Селеста гүнж Луна гүнж хоёр баталгаатай эргэж ирнэ гэсэн үг биш шүү дээ. Тэдний эзгүүд Эквестраг захирах морь хэрэгтэй. Гэхдээ эв нэгдлийн мод тэр модыг харсан ганц морин би шүү дээ. Их биеийн дээр тамхтай асар том мод. Магадгүй аимшигт амьтны хадлахад өртөж байгаа бах. Тийм ээ, бид хараад тань гэж бодож байна. Бүгд тэгж бодож гин үү? Намайг буцах ёстой гэж. Энэ л хамгийн зөв сонголт. Туслаарай! Дискорд Туслаарай! Талархах хэрэггүй. Хайсан модоо олж чадсангүй юу? бид замдаа аюулд орсон. Тэгээд найзууд минь модоо хайх зур намайг Ponyville руу буцсан дээр гэж шийдлээ. Селеста гүнж Луна гүнж хоёр эргэж ирэхгүй бол би Эквестрад хэрэгтэй. Тэдний санааг зөвшөөрсөн чинь тун хачиргалтай. Би хизээж чамаг өөрийгөө найзуудаасаа илүүд үзнэ гэж бодож байсангүй. Би өөрийгөө бусдаас илүүд үзээгүй. Оо, би гэж тэнийг толгой дэми юм бодоод л. Чи өрдөөл найз нөхөд чинь том аюул руу явж байхад гүнж хэвээрээ үлдэхийг бодсон хэрэг тийм биш гэж юу? Тэднийг чамгүйгээр хийсэн аимшигтай боловч үрдийн найзууд болох аяллаасаа эргэж ирэхэд буцаад өмнөх шигээ сайн найзууд болох байлгүй дээ. Тийм биш гэж юу? Би Ponyville руу буцах ясгүй байсан. Болдоо Twilight. Discord бүрэн хэмжээнд өөрчлөгдөөгүй байж болно шүү дээ. Хүн чанараар чинь тоглож байгаа хэрэг. Тэгвэл тэр сансандаа хүрлээ. Бүтэлтэй юм болохгүй нэ гэж бодогдохгүй байна уу? Бараг Селеста Луна хоёрын хуучин цайзад хүрлээ. Twilight-ийн тэр уусмлыг уугаад харсан зүйл нь худлаа бол яах вэ? Ив наримтлын мод гэж байхгүй бол яах юм? Магадгүй тэр доор байж болох юм. Итгэмээргүй юм. Хэдүүлээ яаж тийшээ орох вэ? Шатаар буцхан найзуудаа. Очих болж байна уу? Хааны угаа мэдэхгүй нь. Бид төөрчлөө. Найзуудаасаа салах хэрэггүй байсан. Хоёлаа бууж өгч болохгүй. Тэр модонд авирвал бараа нь харагдаж магадгүй юм. Тэнд байж байна. Twilight! Үхэж байгаа бол л та. Тэгвэл аварцгаая л да. Саг оролцдог байна. Та хоёр хоёулаа зоригтой байсан ч гэлээ модоо аварч чадсангүй. Чамд илүү дээр санаа байгаа мó? Тэгж ч бодсон юм аа. Яах ёстойг минь хэн мэднэ гэж. Гэвч бид тэрнийг буцаачихсан. Чиний санаа байсан. Applejack. Бид нэр бүгдээрээ ярилцаад л тэгж шийдсэн биз дээ Rainbow Dash. Twilight-ыг л хамгаалах гэсэн юм. Twilight, аюул, туслаарай. Галцсан ургамлууд минь сонсоцгоо. Бидний нэгийг оролдох юм бол бүгдийг минь үдсэн гэсэн үг. Нааша хардаа. Бараарай. Намайг мартав та? Бидний хойноос ирсэнд баярлалаа. Намайг олсонд чинь бүр илүү баяртай байна. Үннийг хэлэхэд чиний эзгүүд бид мухардалд ороод байлаа. Тийм ээ. Эквестрад гүнж хэрэгтэй байж болно. Гэвч бидэнд найз минь хэрэгтэй.
Эдгээр чулуу байхгүй байсан ч эв нэгдлийн мод гайхалтай эд шидтэй. Энэ эд шид байгаа цагт энэ дургасан бүхнийг захирч бас хадгалсаар байх болно. Энэ модыг хэрхэн аврахаа мэдлээ. Бид нар тэрэнд эвийн элементүүдийг өгөх ёстой. Зөө. Тэгвэл яаж Эквестраг хамгаалах вүлээ? Хэрвээ буцаагаад чулуу болгон хувиргах зүйлт минь байхгүй бол Дискортыг яаж захирах вүлээ? Twilight, эвийн элемент юу ч болсон байсан биднийг үргэлж нэгтгэнэ. Чи нэг зүйлийг зөв хэллээ, Applejack. Эвийн элементүүд биднийг нэгтгэсэн үнэ. Гэхдээ амьдрал дээр элементүүд биш харин нөхөрлөл биднийг нэгтгэдэг. Нөхөрлөл гэдэг ямар ч чийдээс чухал бас хүчирхэг. Би харин гүнж болсноор шинэ хариуцлага хүлээн авч нөхөрлөлийн минь шалгах шалгууртаа тулсан ч бид насан туршдаа найзууд хэвээр байх болно. Цаг алдаад яах вэ? Бүгд бэлнэ үү? Бэлэн! Эвийн элементийг эргүүлж өгөх үнэхээр хэцүү байсныг мэднэ. Их зориг шаардсан ажил шүү. Энийг яаж нээх ёстой вэ? 6 цооч, 6 түлхүүр. Би түлхүүр хаана байгааг мэдэхгүй. Гэхдээ энэ нууцыг ганцаараа тайлахгүй гэдгийг л сайн мэдэж байна. Сайн байна хадагт нараа гайхалтай. Энэ удаа та нар яаж биднийг аварсан бэ? Бодвол дайснаа шидэт зүйлтээрээ ялсан уу? Зүйлтнүүд чинь нэг л харагдахгүй байх чинь ягавдаа нөгөө намайг маш тоохгүй чулуун шоронд дэлгээсэн өнөө зүйлтнүүд Байхгүй болсон. Байхгүй. Гэхдээ бидэнд нөхөрлөл үлдэнэ. Чи ч гэсэн найз хэвээрээ үлдэхийг хүсвэл одоо бодож байгаа зүйлээ мартаад цэвэрлэгээ хийхэд минь тусал. За яах вэ? Харин цонх цэвэрлэхгүй шүү. Энэ бүхэн яагаад заавал өнөөдөр тохиолдсныг ойлгосонгүй? За хэм мэдхэв. Миний суулгасан үр айлерт ургасан байх ёстой доо. Чи сая юу гэсэн бэ? Чи өөрөө харж болох байхад юуг нь тайлбарлах вэ? Тоглох цаг чинь аль хэдийн дууссан Discord. Тэр чи юу болов? Олсож байна уу? За яах вэ? Бүх зүйл төлөвснөр болсонгүй л дээ. Миний цацсан үр айлерт эв наримтлын модны ичидийг буулааж Селиаста гүнж Луна гүнж хоёрыг олзлох ёстой байсан юм. Харамсалтай нь тэр мод миний үрийг том хүчтэй болгож ургуулахааргүй шидтэй байсан болол та. Өнөөдрийг хүртэл шүү дээ. Энэ тухай чи тэгээд эртхэн хэлэх хэрэгтэй байж гэж бодсонгүй юу? Гүнж байх талаар үнтэй сургамж авах боломжийг чинь үгүй хээ гэж үү? Намайг тийм өөдгөө найз гэж бодсон хэрэг үү?
Эквестрагийн ард иргэдээ. Энэ удаа би шаналсан сэтгэлгүй, харин ч баяр хөөртэйгээр зуны нарыг мандуулж байна. Энэ баяр цаашид аимшигт шөнийн сарыг ялсны биш, харин миний дүү Луна гүнжин эргэж ирснийг илэрхийлэх болно.